дээ. Химийн хорт болон аюултай байцыг импортлох, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрлийг аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль заасны дагуу байгаль орчин аялал жуулчлалын яамнаас олгож байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг тогтоох тухай засгийн газрын 2011 оны 199-р тогтоол заасны дагуу тэмдэгтийн хураамжийг тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгж төлдөг. Химийн болон аюултай бодисын зөвшөөрөл нь химийн бодисын шилжит хөдөлгөөний хянах, нэр төрөл, тоо хэмжээ, импортлагч, ашиглагч байгууллагын мэдээллийг бий болгоход чухал ач холбогдолтой. Химийн хортой бол аюултай бодисын тусгай зөвшөөрлийг жилд дунджаар 250 гаруй аж ахуй нэгж байгууллага авч 580-600 сая төгрөгийг төсөв төлбөрүүлдэг. 2018 онд нийт 2900 орчим нэр төрлийн 1 сая тонн бодисын зөвшөөрөл авсан бөгөөд үүний 49% нь уул уурхайн салбарт, 43% химийн бодисыг худалдах аж ахуй нэгжид, 4% ноос ноолоор аш ширний үйлдвэр эрхтэгчид, 3% барилгын материал үйлдвэрлэгчид, үлдсэн бусад аж ахуй нэгж байгууллагууд оногдож байна. Одоо мөрдөж байгаа тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21-1-2-т химийн хорт болон аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 1 сая 200 мянгаас 3 сая төгрөг байна гэж заасан бага хэмжээтэй бодис ашигладаг эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль, лаборатори, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хүндрэлтэй байгаагаас хууль бусаар импортлохыг оролдох, зөвшөөрлгүйгээс хил дээр ирсэн бодисоо авч чадахгүй байх, хураагдах зэрэг зөрчлийг үүсгэж байна. Түүнчлэн хэд хэдэн аж ахуй нэгж нийлж нэг тусгай зөвшөөрөл авах, эсвэл 3 сая төгрөг төлөөд нэг зөвшөөрлөөр аль болох ихээхэн хэмжээний химийн бодис авахыг эрмэлзэх болсон хяналтыг сулруулах, химийн бодисын хууль бус импортыг бий болгох зэрэг сөрөг үр дагавар гарах шалтгаан болж байна гэж үзэж байна. Дээр хүндрэлийг арилгах зорилгоор улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21-1-2 заасан тэмдэгтийн хураамжийн дээд доод хязгаарыг өөрчлөн химийн хорт болон аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 50 мянгаас 20 сая төгрөг болгохоор хуулийн төсөл боловсрууллаа. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар орон нутгийн төсөв төлбөрийн орлогыг одоогийнхоос 2 дахин нэмэгдэхээр тооцоол байгаа болно. Хуулийн төслийг дэмжиж өгнө үү? Анхаарал тавьсанд баярлалаа. Цогоо сайдаа санал хураалтны